уулж ирсэн ухаалтай тийм да. Сэлэнгийн бич, орон сэлэнгийн бэлчээр гэж ярина. Яагаад олон гол гэдэг юм гэхэл харахад хоёр том мөрөн байхад чинь энд Монголын бүх гол мөрнүүд шахуу гэж утгацсан баггүй юу? Одоо Дархтын отгорын ганц урсдаг тэр 360 нуур 20 хэдэн гол горих тийм оцгоо. Нийлэхгүй. Энэ хинтийн нуруунаас их авсан тэр хэрлэн гол цаашаа явж. Тэрнээс бусд нь бол бүгд энд нийлээд байгальдалаа. Дэлхийд уцсныхаа нөөцөөр дэлхийд хоёрт ордог байгальдалаараа байна гэж. Далайн ээж энэгээр ч орж ирж байгаа шүү дээ. Эгийн гол. Далайн ээжээс ганцхан эгийн гол гараад. Эгийн гол гараад энд ирж байгаа шүү дээ. Тий. Хааваа завхан отгон тэнгэрийн уулсаас идрийн гол, жигсдийн гол, богдын гол энд ирж. Хар ханга тэр хотонд тариат одоо тэр тамирын гол, чулуут одоо тэгэл идрийн гол. Тэр бүгд наашаа. Энэ зүүнтэйгээс одоо нөгөө нэг туул гол, одоо юу гол, хараа гол, өрөө гол, тэгэл энэ одоо дулааны тэгэл бүгд наашаага энд ирж. Харахад одоо ингээд харахад хоёрхан мөрөн ингээд уулзж байгаа боловч энэ усанд Монголын томоохон нэртэй их олон уул уснууд одоо ингээд нийлсэн энэ одоо усны том одоо бэлчээр байна да. Энийг харахад хоёр мөрөн биш. Энэ олон голын бэлчээр гэдэг нь цаанаа юм байна. Тэгэхээр хамгаалалтаа бид нар болохоор тэр олон гол болгонооч дутгаж байгаа дөнгөж булаг шанднаас эхэлж байгаа бүгднгээр нь ихтер нь очсон төгсгөл дээр нь очихгүй бол одоо болохгүй. Одоо бичээрээс маргааш явж байгаа чинь хилийн цаана байгаа тэр Юнисэ ангар хоёрын том бэлчээр дээр тэр алтан 13 тэр баруун саяын зүүн саяна нар зов тойрж тэгж очих ч шүү дээ. Тийм ба. Одоо энийг бид нэр 13 жил Монголын бүх хайрхнуудыг дахиж дуусчихад за одоо боллоо гэж бодож ирсэн. Тэгсэн чи тийм биш байдаг юм байлээ. Тэгээд энэ хар цагаан хөхлөөс гэдэг чинь өнөөдөр их сонин. Яг наашаа үзэх гэсэн чинь тийм ба? Тийм. Цагаан бас буугаад. Шүрэн. Тэгээд одоо яг цагаан лосод ийм том юмд явж байгаа. Яг наашаа зорьсон. Энэ бол бидний төлөвлөгөөт ажил. Тэгээд маргааш бас бид нар одоо хааваага Оросын нутгийг нар зөв тойрох гэж байна. Энэ бол Монголын 5 туурхтны бас томоохон төлөөлөл Монголын түүх за тэр мэрэгдүүдээс хойш манай Сүхчанжин хүртэлх одоо социализмын үед хүртэлх энэ том одоо юм бий дээ. Манай энэ одоо ойн иргэд гэж тийм байна. Яг энэ тэр том нутаг. Ойн иргэдүүд энэ онгон дагшин байгаль гэдэг газар чинь ийм юм байсан байх нь шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ хагас ургадаг тайгийн ус ургадгүй цагаан модны энэ бургасны усуудыг бүх судсаараа хоорондоо холбоотой юм а гэдгийг л самгалдаа төвийн удган зайрангуудын онгод тэнгэрүүд олж ирж байгаа юм да. Тийм. Энэ бол усаадыг аргадах ийм бас том ажиллаа. Одоо бид нар энэ жил яваад ер нь бол дуусч байгаа тийм. Дуусч байна. Дараа жил бол ганцхан бид нар их Монголын жим гэдгээрээ гарна. Тэгээд ерөнхийдөө бол барж байгаа юм да.